Та нэгч гадаад үг хэлэхгүйгээр шопинг хийж чадах уу? Централ молл дэлгүүрийн хаврын баярын үйл ажиллагаанд хийлч дээгийд цочлоо. Бид түүнийг энэхүү сонирхолтой шопинг аялалдаа өрсөн бөгөөд тэрээр нэгч гадаад үг хэллэг хэрэглэхгүйгээр дэлгүүр хийж чадах болов. За сайн байцгаана уу Facebook найзуудаа. Мэдээж Монгол их хэлээ цэвэр ариунаар бүгдээрээ хэрэгжилж их хэлээрээ бахархаж байя гэсэн энэ уриалгад оролцож байгаадаа таатай байна. Ингээд хэлцгээе. Эмэгтэй хүмүүс бол тэгэл мэдээж нөгөө хоёр юм дандаа өргөж дутагдчихэдэг гэдэг шүү дээ. Хэлтэгний. Тэр нь юу гэвэл нэг нь хайр үдин гэсэн нөгөөх нь готл байдаг гэсэн. Тэгээд тэр хоёр зүйлээр хизээч хамт цадхаа мэдтгүү гэсэн. Танах хагас хэмжээнүүд байдаг уу? Хагастай арьсмаар гэж би хэлж болохгүй байхгүй да. Чи хэлүүлчих юм. Тийм шүү дээ. Би юм гоё жоох юм сулдуу юм дуртай. Карма гэдэг чи юу лээ? Гадаад өглөө. Одоо тэгэхээр ч одоо иймэрхүү жоохон юм сандал маягийн одоо мод орж байгаа гэсэн үг тийм энэ зоны. Эний чи юу юм бэ? За чи юу л юу төлөө энэ чи хараа. Гой гэрийн. За тэгвэл манай найзад бас бодох нь шүү. Яг үүндээ энэ үгийг монголоор юу гэх юм болов те? Энэ юм гоё юм те? Орон дээрээ тавьчих чинь гоё юм шүү те. Чи өөрөө тоглолт юм уу? Чи надад тоглолт хийх. Come on. Хийлчин бүсгийн маань ээжтэйгээ дэлгүүрхэж байсан бяцхан охинтой таарлан хийх хөгжмийг нь ягшиглүүллээ. За, энэ аяг ямар аяг гэж мэдэх үү? Мэдхгүй юу? Дөнгөж сая зохиогдсон дээгчийн байг. Централ моллын Ааг дэлгүүрт хийлч дээгийн цоо шинхэн аялгау энэ хүмүүндэллээ. Дэлгүүр хэсэг тусан бүсгүйчүүд маань ядархаа омортон олон бүр жавхааждаг. Дээгидээ баярлалаа. Хэдийгээр манай сорилт үйлчлээ бидний өдөр тутмын амьдралд хариу хэллэг маш ихээр хэрэглэж байгааг илэрхийллээ. Таач бас нэг өөрийгөө сорилт үзээрэй. Сайхан бүгдээрээ цэвэр ариунаар нь хэрэгэлцгээе. Дэлгүүр хэсэгтэй ч гэсэн шүү.